дээд доод дунд дээр одоо нийгмийн бүтцээ харахад ч гэсэн бас тэгэл амьдрж ил байна л да бас те анхныхаа хэрэгцээг хангаж байгаа хүмүүс гээд та саяхан хэллээ. Хүн болгон гэгэрх боломжтой гэж. Гэгэрнэ гэж юу гэсэн үг юм бэ? Энэ хүн болгоны бас амьдралын эцсийн зорилго байх ёстой юу гэж давхар асууж. Одоо ёстой юу ёсгүй гэдэг чинь нэг юм айгу задгаа асуулт л та тийм ээ. Одоо энэ хүн юу гэж үздэг вэ гэвэл одоо юу хэ гэгэрл гэж юу хэлэх вэ гэхээр бид нар нэг үг хэрэглээд байгаа боловч хүн бол өөрийнхөө айгу тоймгүй олон утгаар хүлээж аваад байгаа юм л да. Бясалгал дээр шүү дээ. Бясалгал дээр зарим хүмүүс бол онгод тэнгэр дуудаал үл мөнх тэнгэртэй холбоо бясалгал бурхны шин тийм агуулга байхгүй шүү дээ тийм ээ. Бясалгалд нэг үг хэрэглээд байгаа боловч шал ондоо агуулгууд дээр хэрэглээд байгаа. Жишээд. Гэгэрл гэдэг маань жишээл англи хэлний агуулгач байт юм уу? Өөр агуулгууд байж болно. Тэгэхээр би таны асуултанд илүү гэгэрл гэж юу хэлэх вэ гэдгийг буддизм гэгэрл гэж юу үздэг вэ гэвэл илүү томтой юм тийм ээ. Та тэгж үзнэ үү байна маа. Гэхдээ буддизм юу гэж үздэг вэ тодорхой. Буддизм гэгэрнэ гэдэг бол муу сэтгэлийг ялан дэлгэнээр. Муу сэтгэлийг ялан дэлгэнээр. Хамгийн гол ёроолдны үед юм бэ гэхээр одоо эго би хэмээх сэтгэлийг ялчих юм бол тэр хүн гэгэрлээ гэж бурхны шиг үздэг. Тэгэхээр энийг хүн болгон туйлын зорилгоо болох албатай. Тэгээ туйлын зорилгоо болгоогүй байна. Туйлын зорилгоо болгохгүй хүн зөндөөл байна. Бурхны шин бол ингүүл одоо жинхэнэ амар амгалан жинхэнэ хүний хурц хамгийн дээдэд нь хүрч байгаа нэнэл гэж үзнэ л. Тэгээ гэгэрл дотор дахиад гэгэрл төдийгээ төгс гэгэрлгээд хоёр төвшин байдаг л та. Тэрийг нэг яриад яах. За яг бас сонирхолтой л байна л да. Би зүгээр айгуу тийм бүдүүлэг хойргоор асуучих л да. Англи хэлэнд бол дандаа араас нь so what гэж те. Тэгээд юу гэж гэдэг асуулт байгаа. Би гэдгийг ялан дийлэл. Эго гэдгийг ялан дийлэл. Гэгээр тэр тэгээд эгог ялаад яах вүлээ? Одоо ямархуу харагддгийн, ямархуу импакт үр дүнтэй байдгийн. Яг юу руу зориод байгаа юм гэгэрнэ гэдэг нь гээд зүгээр айгуу тийм байдлаар асуучих. Мөн л дөө. Гэхдээ зүгээр би наадад харуулсан л айгүй их юм ярих гэдэг. Сонсё л доо. Бид нар юу гэхээр юм бүх хүмүүс л их шимтэн яаж байгаа цагаан сарынхаа цэвэрлэгээгээ хийгээ бүгдээрээ сайхан гэгэрлийн талаар сонсъё. Бид нар жишээлбэл одоо хэдэн жил чим амьдрал үлдлээ шүү дээ тийм ээ. Та жишээлбэл та одоо ингээд тэгнэ санхүүгийн төлөвлөгөө байж бол хийх ажлын төлөвлөгөө байж бол одоо бүр юу гэдэг юм айгуу том мөрөдлүүд Нобелийн шагнал авнаач байж бол. Тэгээ айгуу бодтоор хандхад байна шүү дээ тийм ээ. Та энэ амьдралдаа юу бүтээ гэж бодож байна. Байгаагийн утга учир. Би юу одоо яг юу бүтээ гэхээс илүү наад асуулт ингээд тэгвэл илүү том тийм айгу юм бас та голцоо өдрүүдийг юунд тулд зарцуулж өнгөрүүлж байна. Эцсийн зорилго нь өдөр дийлэн хийгнэ. За бүр цал нарийн зорилго байж адаглаад нэг лоозон байж магадгүй. Жишээлбэл та өдөр тутмын дийлэх ажилтаа юуг шийдэхэд юуг олоход зарцуулж байна. Одоо ер нь бол бас нэг байр машины зээл биш шүү дээ тийм ээ. Энийг наача хамгийн боттой л байхгүй. Тий. Монголчуудын дийлэх нь мөнгө төгрөг олох хэрэгтэй шүү дээ. Монголчуудын дийлэх нь ер нь дэлхийд дээр дийлэх нь айтайхан байртай болъё. Айтайхан унаатай болъё. Энтэй болохын тулд их цаг зарцуулна шүү дээ. Тийм ээ. Нэлийн одоо жишээл айтайхан байртай болъё гэдэг. За айтайхан унаатай болъё. Тогтмол өндөр орлоготой болъё. За олон сайхан найз нөхдийн хүрээтэй болъё. Тийм ээ. Гадаадын олон орон явж үзье. Хамаагүй алба тушаалтай бол. Энэ дийлэгт марг биелэхгүй өстэй тийм ээ. Гэтэ энэний төлөө ягаад маш хүч хөдөлмөр. Тэгээ эдгээрийг олоод нүд анлаа гэж бодоход. Тэр марг болчлаа шүү. Гайгуул амьдарчлаа. Гэх маягтай өстэй. Тэгэл болоо тий. За. Өөр юу вэ? Одоо тэгэл анхдагч хэрэгцээтэйгээ зуралцаар байгаа л дуусдаг юм байна. Тэр өстэй. Дийлэгт. Дийлэгт. Яа хүмүүдэж хамаатан саднаад тэгэл хамаатан саднаад тусалж болно.
Монгол улсаа хөгжүүлээ. Тэгээ бас л Монгол улс хөгжүүлээ. Бас бүгдээрээ л баян мөнгөтэй инээ тэр болно л гэсэн үг хальт тийм ээ. Тэгээд өөрөөхтэй сайхан амьдруулыг ял хитэн үеэрээ яваал. Тэгээ манай дүү маань асуудаг гэсэн хүн тэгээ хүүхдтэй л амьдарч байгаа юм л дээ. Хаана тэрэн дуусахыг ингээд за тэгээд ингээд явчихж шүү дээ. Тэгэхээр энэ за тэгээд саяны миний хэлж бид нар битээр хийсэн тэгээ за энд ерөөхдөө бид нар амьдралаа дийлэх нь маа залуучдаас байгаа тийм л өстой ерөөхдөө гой байртай болно гэл. За утас мутс бол арай жижигхэн гэваад тийм ээ. Гой байртай болно. Гой цуслангийн байртай болно. Ату хөдөөтэй болно тийм ээ. Том жип машинтай бол энэ баг биелэхүй бэрхтээ энэ итлүүл баг амьдралаа тэр жигтэй зараад дуусна ш. Өөр амьдралыг дүүнд зарцуулна гэсэн. Тэгэхээр энэ эсрэг тал нь болохоор одоо юу гэдэг нэр төргүү байх, одоо ядруу хоолунд байх, чи ямар ядуу ингээл юм. Гэтэ хоёулаа бодоод үзье. Миний амьдрал нэг 100 жил юм уу, 70 жил ч юм уу, 60 жил ч юм уу тийм ээ. Дэлхийн нас 5 тэрбум ч байт юм уу, манай ертөнцийн нас одоо 10 хэдэн тэрбум байж тийм үү тийм орон зай хязгааргүй. Энэ өдөртөө харьцуулаад үзэх юм бол миний нэг насаа зарцуулсан тэр зүйлүүд маань тэ миний хүсчээсэн тэр гоё хувцсч байт юм. Тэр утасч байт юм уу? Тэр байрч юм уу? Утга айгүй жижиг болж эхэлж байгаа. Тэгвэл галактик. Тийм ээ, галактикийн нөгөө өнцгөөс дэлхий харагдахгүй, нар харагдахгүй шүү дээ. Тэгвэр хам гэрчээр яваач тэр байгаа байхгүй тодорхойгүй хөмхийн тоосон тэр хөмхийн тоосон дотор байгаа хөмхийн байгаа нэг маань бас нэг хөмхийн тоос шиг зүйлийн төлөө бүх юмаа халалдаал, уралдаал, сөрөөл би бинийг хуурм мэхлээл боо юм болол дуусч шин. Яг утга байсан юм уу гэхээр тийм ээ. Яг утга байсан юм. Жишээл бид нар ингээ бодоод үзье ингээд баг байхад ингээд сусланд ингээд хоол идэж дуусаал тогоон дотор одоо гал эднэр халуун байгаа дээр нь тогоонд усыг л тэр усантай ингээд аяг таваа бүгдээр ингээд нугаагаал. Дараа нь тогоог нь нугаагаал. Тэгэл засаж байгаа юм. Тэгээ ингээд аяг таваа угааж байгаа үед ингээд тосон гээл дээгүр ингээл аягнуудын тоссон гэд нийлээл ингээ байж. Тэгсэн ч гэвэл нөгөө айл яаралтай гэнэ дотор явах хэрэг гараад хотоосоо хөдөө явал 2-7 хоног эзгүй байчихлээ тийм. Тэгээ туслангийн байшин тийм сүүдэртэй орчин нэмэх 20 хэдэн градус тийм ээ. Тэгээ тэр тос энэ маань бичил биетүүд үржих их таатай орчин л. Тэгээ 10 хоног дээр хүрээд ирсэн ч нөгөө тогоон дээр норог тийм ингээ боргилнgal амтны тийм ертөнц үүссэн байдаг гэсэн ногоон синхэр шар улаан тий бүргэд ийм зузаан та югдөг лээ тэр бичлэгтэй чи одоо мөөг гаралтай ч югдөг лээ хөгц мэгтэй нэг юмнууд ингээ ургац coral reef гэдэг тий тэгээд англиар тэгээд тэд нэр тэр 10 хоногийн дотор биш тийм ээ тэн дотор бол тэр мөөг өнцрүүдэл тийм ээ чулууны зэвсгийг таваал төсөлж юм л тийм ээ. Одоо бүр ингээ микроскопор жижигрүүлээд ингээ фиодлолол тэгэл юу гэдэг пушкин буудалцаал тийм ээ. Тэгэл октябрийн хувьсгал болоод тийм. Тэгэл Сталин баахан хүн алж аяал тийм ээ. Тэгэл бөө юм болж байгаа л тэгэл 2-7 хоногийн дараа бид нэрэл ферид нэс тийм ээ. Тэгэл дуусаа. Зайлал тийм. Тэгээ тэрэн дотор чи ингээл Сталин бол муухай дарангуул хийж байгаа байхгүй тийм. Хэдэн 10 сая хүнийг халаал муухай юм хийж штэ тийм. Гэтэ тэрэн дотор байсан Сталиныг хараад нүлэмсэн зутгаал нэг насаа зориулаад Сталины төлөө шүү дээ. Төлөө тий. Тэгээ алуурчин хүн шүү дээ тийм ээ. Тэрний төлөө өстө нүлэм Гитлер. За Сталиныг сайн өнгөж боддог хүмүүс байдаг бол уучлаарай тэгвэл Гитлер ирж шавч. Тийм ээ. Гитлерийн төлөө нүлэмсээ зовоолол шар ус нусаад байсан хэдэн сая хүн байгаа байхгүй. Нэг насаа тэр хүний төлөө зориулсан. Нэг насаа хүн алахын төлөө зориулсан. Гэхдээ нэг насаа тэр хайр дурлалч байд юм уу тэр үзэгдлийн төлөө зориулж штэ юм. Тэгтэл тэр дурлаад бид чи айгүй хөрөмжилд штэ. Чи болвол өстой орчлон хорвоогийн юуны төгс судах гэдэг зүйл нь наан фэри хийж байгаа хүмүүст бол мэдэгдэхгүй юу ямар ч гоо сайхан утга учир байхгүй тийм ээ. Нөгөө галактикийн нөгөө ертөнц зэтэрт бол утгатай бид нар илүү утгатай юм юу вэ? Бидний одоо алалцаад уралдаад байсан зүйл маань
Тэгтээлийн хэрэгтэй зүйл байгаагүй байна. Өөрөөр Бурхны шүү гэж хэлдэг бид нэр ийм бүх шунал хүсэл уур унтуу алаан хятаа маань бидний үүсгээд байгаа зовлон маань бидний сүуд болоод байгаа зүйл маань бид нар оршлон хорвоог нээлэнгой бие хэмээх зүйлийг таньж мэдээгүй хүс басан байна л гэж. Таньж мэдэх юм бол энэ инээдтэй зүйл. Энэ ч гутахтай таньж мэдэх юм бол. Хэрэв үннийг таньж мэдэх юм бол. Үннийг таньж мэдэх юм бол ингэж алдаал хуурам мэхлээл сууд болоод өс санаалan инээдтэй зүйл. Үннийг таньж мэдэх юм бол. Тэгэхээр гэгээр нэгд маань үннийг таньж мэдэх.